Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөх бүгд найрамдах чек улсад хийж байгаа төрийн айлчлалынхаа үеэр тус улсын ерөнхий сайд Петр Биалог хүлээн авч уулзлаа. Төрийн айлчлалын үеэр элгэцэг дотн хүлээн авч байгаа Чехийн төр засаг ард түмэнд талархал илэрхийллээ. Энэ айлчлалын уламжлалт найрсаг харилцааны төвшин гишаа тахиулан ижүүрэн түншлэлд хүргэж харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлж байгааг тодтоглоо. Ерөнхийлөгч мөн Чех улсад аж төрж ажил хөдөлмөр эрхлэж байгаа 14,000 гаруй монгол иргэний нийгмийн хамгаалалт баталгаажсанд Чех улсын засгийн газарт талархал илэрхийллээ. Албан ёсны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг бас татварыг, ашигын татварыг төлөөж явдаг. Ер нь бол цалингаас ойролцоогоор 34 орчим хувийг төлдөг юм байлаа. Тэгээд яг бид нар эрүүл мэндийн даатгалыг 100% төлж байгаас бид нар эмнэлгийн үйлчлэгийг бол 100% аавна. Чехийн иргэдээс ямар ч ялгаа байхгүй аавна. Нөгөө талаараа нийгмийн даатгалыг бол бид нар яг энэ ч тэтгэврийн нас бол эмэгтэй 67 нас гэж явдаг. Тийм учраас яг бид нарын нэг Монгол улстай нийгмийн даатгалын талаар харилцан зөвшөөрлөлт хүрсэн үндсэн дээр бид нар бол ажилласан жилээрээ л орох юм шиг байлаа. Би бол одоо сайн ингээд энэ Чехэд одоо ингээд аялаад явж байгаа. Тэгээд дөнгөж бид нар одоо энэ хааны ордныг үзье гэж орж ирэхэд ингээд төрийн долоо байх сэтгэл багшаад ямар гайм бэ тийм төрийн долоо байж таа гэж ирэхэд тэгээд та бүхтэй ингээд таарлсан. Тэгээд ерөнхийлөгчийг ерөнхийлөгчийг одоо ингээд энэ Чех улсад ингээд ирж байгаа гэдгийг бас сонсч ирсэн. Яг өнөөдөр би бол анзаараагүйсэн. Яг л бид нар устаа энэ Герман устаа ингээд ажиллаж байгаа юм чиг бид нар төлбөрөө татвараа төлөөд ингэж ажиллах нь яг нэгдүгээрт яг улс төрийн бодлого зөв байгаа. Хоёрдугаарт болохоор бид нар яг ажилласан он жилүүдийнхаа тэр хөдөлмөрийнхаа хөлсийг улсаас навчил байгаа юм чинь бид нар татвараа төлөх нь маш зүйтэй гэж байрж байна. Миний хувьд болохоор бүгд найрамдах Чех улсад ирээд одоо 17 дахь жилдээ болж байна. 2008 оноос хойш. За Чех улс бол амьдрахад бол үнэхээр таатай юм орон гэж би бол боддог. Тэгээ одоо эхнэр 5 хүүхдийн хамт аж төрөө амьдарч байна. Тэгээ хүүхдүүд маань бүгд Праг хотод төрсөн. Энд одоо өсөж төрнөд явж байна. Ер нь бол Европын бусад орнуудтай харьцуулах юм бол харьцангуй тайван. Тэгээ яагаад гэвэл Чех улс бол бүр бодлогоор энэ лалын орноос нэг дөрвөсөд цагаач нар ерөөс авдаггүй. Тийм учраас элдвийн одоо халдлагч гэдэг юм уу те террорист үйл ажиллагаа ер нь бол баг байхгүй гэж хэлж болно. Монголчууд л ер нь Чехийн үйлдвэрийг авч явж штэ баг. Тий. Одоо хаана үйлдвэр байна? Тэнд л монголчууд байна. Тэгэхээр сүүлийн 2 жилийн өмнөөс бол одоо Монгол ажилчдын квотыг 2 дахин нэмэгдүүлсэн. Миний сонссноор 1500 байсныг одоо 3000 болгосон гэж сонсогдсон. Түүнчлэн илгээтэй 2100 тэтгэлэг хөтөлбөрийн хүрээнд Чехийн ихтэй сургуульд суралцж байгаа 29 оюутан хоёр улсын харилцааны түүх уламжлалыг өргөжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгааг хэллээ. Талууд зам тээврийн дэд бүтц бүтээн байгуулалт, худалдааг хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүсгүдээ аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.